Өнөөдрийн дугаартаа багадаа ухаантай гэж шагшин магтагдж байсан хүүхдүүд насанд хүрмэгц яагаад ганцаардаж амьдралын саад бэрхшээл донд гацчихдаг тухай тайлбарлая. Яагаад дийлэнх ухаантай гэгдэж байсан хүүхдүүд том болоод амьдралд гацаж бусдаас холдон ганцаардаж хоцордог юм бол хүмүүс тэдэнд найдлага тавин магтаж бусдаас дээгүүрт явах ёстой. Энэ хүүхэд хол явна гэж итгэл хүлээлгдэг. Гэтэл нэг л мэдхэд тэдгээр хүлээлтүүд дарамт болон хувирсан байдаг ч бид үүнийг анзаарч мэддэггүй. Тэр үед онцгойд тооцогдож байсан хүүхдүүд одоо том болсон хойноо амьдралд тэмцэж байх нь олонтоо. Тэдэнд урам зориг гэж үгүй. Өөрийгөө нийгмээс хоцорсон гэж мэдэрнэ. Альва зүйлийг эхлүүлэх, дуусгах, эсвэл хүмүүстэй харилцах нь тэдэнд бэрхшээлтэй санагдана. Хамгийн харамсалтай нь яагаад гэдгийг тэд өөрсдөө ч мэддэггүй. Гаднаас нь харахад бүх зүйл хэвээ мэд. Тэд одоо ч хурц ухаантай, чадвартай. Гэхдээ бусдын амьдрал санснаар нь өрнөд өөрийнх нь л болохгүй байгаа мэд дотроо байнга тусгаарлагдсан мэдрэмжийг авна. Үүнд нэг учир бий. Ухаантай хүүхдүүд ихэвчлэн би л ухаантай, би л хамгийн сайн нь байх ёстой гэсэн тодорхойлолтоор өөрийгөө тодорхойлчихсан байдаг байна. Гэвч багт нь тэднийг онцгой болгосон зүйл нь эргээд насанд хүрэхэд нь тэднийг хавханд оруулчихдаг. Тэгвэл яагаад ийм зүйлс болдог вэ? Үүнийг яаж засаж болох вэ? Хэрвээ та яагаад ийм байдалд хүрснээ ойлгож чадвал гарцыг олж чадна. Хүүхэд байхад бидний өөрсдийгөө тодорхойлох ойлголт маш энгийн байдаг. Хүүхдүүд ихэвчлэн 1-2хан шинжээр өөрсдийгөө тодорхойлдог. Жишээлх юм бол би покемонд дуртай, эсвэл би пиццанд дуртай хүүхэд гэх мэт. Хүүхдүүдийн хувьд өөрийгөө тодорхойлох нь ийм энгийн, ихэвчлэн сонирхол дээрээ тулгуурсан байдаг. Харин хүүхдүүд өгч болох хамгийн хүчтэй тодорхойлолт бол чи ухаантай хүүхэд гэх ойлголт юм. Үүнийг нь багш, эцэг их, найз нөхөд гээд бүгд дахин хэлж баттгаж өгдөг. Ингээд энэ үг тэдний сэтгэлд үлдэж өөрийгөө тодорхойлох үндсэн ойлголт нь би бол бусдаас онцгой гэсэн ойлголт болдог. Эхэндээ мэдээж энэ мэдрэмж гайхалтай. Хүүхэд байхдаа ухаантай гэж үнэлэгдэж бусдын анхаарал донд амьдрна гэдг нь таашаалтай. Чамд бусдын адил их хичээл зүтгэл хэрэггүй. Чи хурдан ойлгож бусдаас онцгойрон ялгардаг. Гэвч үүнд нуугдмал үнцэн гэж бий. Хүн чамайг ухаантай гэж магтахдаа үнэндээ хөдөлмөрийг чинь биш, хөнгөн олсон гэж харагдах амжилтыг чинь магтдаг. Чи асуудлыг хурдан шийдэхэд, хичээхгүйгээр онц үнэлгээ авахд, эсвэл юмыг нэг удаа заалгаад шууд ойлгоход чамд магтаал ирдэг. Энэ байдлаар цаг хугацаа өнгөрхийн хэрээр тухайн хүүхдэд би ухаантай юм чинь бүх зүйл надад амархан байх ёстой гэх нэг аюултай итгэл бий болж эхэлдэг. Гэтэл энэ итгэл насанд хүрсэн хойно нь түүнийг чимээгүйгээр сүйтгэж эхэлдэг байна. Учир нь аливаа зүйл амархан биш санагдах үед тухайн хүүхэд бүдэрч, бүтэлгүйтэж шууд ойлгохгүй бол энэ нь жирийн нэг сорилт биш юм шиг санагдана. Харин энэ нь өөрт нь суусан би ухаантай хүн гих итгэл үнэмшилтэй тэрсэлдэж эхэлдэг. Би ухаантай юм бол яагаад ингэж хэцүү санагдаад байгаа юм бол гэж өөрөөсөө асууна. Ингээд хэцүү зүйл рүү орж сурахын оронд зайлсхийж эхэлдэг. Мэдэхгүй бол асуухгүй. Ялах нь тодорхой биш бол тоглоомонд оролцохгүй. Дуртай зүйлээ оролдож үцхээс татгалзана. Учир нь өөрийгөө тийм ч ухаантай биш гэдгийг харуулах эрсдэлтэй болохоор тэр юм. Ингэснээр таны амьдрал аажмаар хязгаарлагдаж эхэлнэ. Та зөвхөн сайн мэддэг зүйлээ л хийн. Танил орчиндоо л байхыг илүүд үзнэ. Өөрийгөө хамгаалж төгс ухаантай гэсэн дүрээ хадгалж шин зүйл туршиж үзэхээс зайлсхийсэн нийгэм болчихдог. Энэ бол хавх юм. Бусад хүмүүс туршиж, бүтлгүүтэж, хөгжиж байхад та зайлсхийсээр байгаад тухтай бүстэй төгжигдэж үлддэг. Энэ байдал удаан үргэлжлэх тусам гарах нь бүрэл хэцүү болно. Нэг л мэдхэд та өөрийнхөө бүхэл бүтэн итгэл үнэмшлийг ухаантай гих хэврэгхэн тодорхойлтон дээр суйрлуулчихсан байдаг. Та алдах эрхгүй, та тэнэг харагдах эрхгүй, өөрийн бүтээсэн тэр дүр төрхөө алдаж болохгүй. Ингээд та гацаанд орно. Тэр үеэс л ганцаардал гэдэг зүйл мэдрэгдэж эхэлдэг. Учир нь та өсөж хөгжихөө зогсоох үед бусадтай харилцах чадвараа ч алддаг байна. Нэг бодоод үзээрэй. Хүмүүс хоорондын харилцаа холбоо гэдэг хамтын үйл ажиллагаанаас төрдөг. Багийн нэг хэсэг болох эвгүй мөчүүдийг хамтдаа даван туулах, хамтдаа хичээж нэг зорилгын төлөө тэмцэх явцад бий болдог зүйл юм.
Харин та ийм зүйлээс татгалзаж эхэлбэл өөрөө ч анзааралгүйгээр нийгмийн урсгалаас аажмаар холдож эхэлдэг байна. Гэхдээ та нийгмийн харилцаа, ойр дотн байдлыг хүссээр л байдаг. Тэгээд юу хийдэг вэ? Та мэддэг зүйлдээ буюу өөрийн оюун ухаанд л найддаг. Бусадтай харилцаж байхдаа тэднийг ажиглаж, дотроо төсөөлөл үүсгдэг. Жишээгээр тайлбарлах юм бол та хүнтэй ярьж байхдаа тэд юу бодож байгаа бол, яаж хариулах бол, миний хэлэх дараагийн үг зөв сонсогдох болов уу гэх мэтээр дотроо бодож тооцоолж байдаг. Үнийг сэтгэл хөдлөлийг танин мэдэх ойлголт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол мэдрэхгүйгээр логик болон оюун ухаанаараа бусдын мэдрэмжийг тааж ойлгох чадвар гэсэн үг юм. Тэгвэл энэ байдал таныг юунд хүргэдэг вэ? Тодорхой хэмжээнд энэ чадвар ажилдаг. Та яриаг чиглүүлж чадна. Нийгмийн хувьд хоцорчихгүй, гаднаас нь харахад хэвийн, бүр заримдаа харизмтай, өөртөө итгэлтэй мэт харагдаж болно. Гол асуудал нь та жинхэнэ мэдрэмжээрээ бусадтай харилцахгүй, зүгээр л тооцоолж байдаг гэсэн үг юм. Өөрөөр хэлэх юм бол та хүмүүсийн сэтгэл хөдлөлийг бодож таах замаар ойлгож байгаа болохоор гаднаасаа бол хэвийн харагддаг. Харин дотроо бол тэр хүнтэй холбогдож мэдэрч чадаагүй байдаг. Энэ байдал гаднаасаа хэвийн мэд боловч удаан хугацаанд үргэлжилбэл хүн өөрөө ядарч туйлддаг байна. Учир нь та зүгээр л байгаагаараа байж хүмүүстэй харилцаж тэднийг ойлгож мэдрэхийн оронд үргэлж тооцоолж муухай харагдахгүй хичээдэг. Юу хэлэх вэ? Яаж хариулах вэ? Тэд юу бодож байгаа бол гэх мэтээр үргэлж бодно. Ингээд нийгмийн харилцаа хүртэл нэг төрлийн сайн хийх ёстой даалгавар болж хувирдаг байна. Алдахгүй байх гэж, тэнэг харагдахгүй байх гэж улам бүр хичээн, өөрийнхөө мэдэхгүй чадахгүй зүйлсээс зайлсхийж эхэлдэг. Эндээс л ганцаардал улам бүр гүнзгийрнэ. Гэвч та өөрийгөө ухаантай хүн гэж үзсээр байх тул энэ асуудлыг ойлгоод шийдчихмээр санагдана. Тэгээд дахиад л логикоороо асуудлыг шийдэх гэж оролддог. Өөртөө итгэлтэй болохын тулд өөрийгөө тайвшруулж, зан авираа хит их дүгнэж шинжилнэ. Логик сэтгэлгээ, IQ гэдг нь бодлого бодох, компьютер засах, төлөвлөгөө гаргах зэрэгт маш сайн хэрэгсэл боловч дотоод сэтгэлийн шарах, өөрийгөө үнэлэх үнэлэмж, ганцаардал гэх мэт асуудлыг шийдэж чадахгүй. Учир нь энэ төрлийн асуудал логик сэтгэлгээ биш, харин сэтгэл хөдлөлийн туршлагаар л хариулагддаг. Жишээ авах юм бол хэн нэгэн таныг үнэн сэтгэлээсээ хайрлаж хүлээн зөвшөөрөхөд, амьдралын сорилттой нүүр тулгарч бүтэлгүйтэд дахин босох үед, өөрийгөө ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрч сурах үед гэх мэт. Үнийг ойлгохгүй, асуудлаа олж харахгүйгээр энэ байдал удаан үргэлжлэх үед сэтгэлийн шарах хит хурц болж ганцаардал тэсвэрлэхийн аргагүй болоход өөрийгөө хамгаалах сүүлийн хамгаалалтаа бий болгодог байна. Та өөртөө би зүгээр л бусдаас өөр. Би тэдэнтэй холбоогүй байгаа нь тэд надаас ухаан муутай болохоор тэр. Бусад хүмүүсийн бодож сэтгэх нь хитрхи энгийн учир минийхтэй нийцдэггүй гэх мэт зүйлсийг өөртөө хэлж үнэмшүүлж эхэлдэг. Ингээд ганцаардаж байгаагаа хүлээн зөвшөөрөхийн оронд өөрийгөө бусдаас дээгүүр гэж итгүүлнэ. Та өөрийгөө бусдаас дээгүүр илүү ухаантай гэж итгүүлэх нь би ганцаардаж орхигдсон гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс хамаагүй хэлбэр учраас өөртөө ийхүү итгүүлдэг байна. Үүнийг хамгаалах бардамнал гэж нэрлэдэг. Энэ бол таныг тусгаарлаж байгаа хамгийн том шалтгаан юм. Энэ шалтгаан таныг ханын цаана түгжчихдэг. Бусадтай холбогдохыг хүссэн ч тэр хан танд саад болно. Тэгвэл үүнийг яаж засах вэ? Эхний алхам бол та өөрийгөө ухаалаг гэж тодорхойлохоо зогсоох хэрэгтэй. Ухаалаг байх нь буруу зүйл биш ч өөрийн үн цэнийг зөвхөн ухаалаг гэх ойлголтон дээр тулгуурлан бий болгох нь хор хөнөөлтэй юм. Хэрвээ хүн өөрийн үн цэнийг, юмсыг хэрхэн хурдан сурч, асуудлыг хэрхэн хурдан шийдэж байгаа зэргээр хэмжих юм бол тэд хүчин чармайлт гаргах зүйлсээс зугтаж, бүтэлгүйтгэхээс зайлсхийдэг болно. Учир нь тэд өөрийгөө ухаан муутай гэж харагдуулчихгүй гэхээс зайлсхийж байгаа болохоор тэр юм. Ингэснээр та өөрийн хөгжих дэвших боломжоо үгүй хийж зөвхөн хийсвэр дүр төрхөө хамгаалсаар үлддэг байна. Харин нэг л өдөр таны тэр хийсвэр дүр задарч нуран унана.
Энэ байдлаас гарах цор ганц гарц бол өөрийгөө хүлээн зөвшөөрч ухаантай байх дээр биш, харин өсөж хөгжөхөд бэлэн байх дээр тулгуурласан шинэ биегээ урлах явдал юм. Та өөрөөсөө яаж ухаантай харагдах вэ биш, яаж урагш ахих вэ гэж асуух хэрэгтэй. Хийсвэр бахархлаа хамгаалж үлдэх гэж хичээхээ болж эвгүй байдалд орохоос айхаа болох хэрэгтэй. Түүний оронд ямар нэг зүйлд оролцож туршиж үзэх хэрэгтэй. Ялахын тулд, шилдэгэн байхын тулд биш, зүгээр л оролцож эхлэх хэрэгтэй юм. Мэдээж энэ нь ихэндээ тухгүй, бүр болмоор санагдаж магадгүй. Гэвч энэ бол өөрийгөө энэ байдлаас гаргах зайлшгүй алхам юм. Хуучин дүр төрөгчин танд таны үн цэнийг бусдаас онцгой байдал дээр чинь тулгуурладаг гэж ойлгуулсан бол шин дүр төрөгчин танд үн цэн гэдэг нь зүгээр л хүн байхад оршдог гэдгийг ойлгуулна. Хүн байна гэдэг нь та эргэлзэж болно, төөрөлдөж болно. Заримдаа юу хийж байгаагаа ч ойлгохгүй байж аажмаар өсөж өөрийгөө хөгжүүлж болно гэсэн үг юм. Гэхдээ цааш урагшлах цорын ганц зам бол ядагч байсан үйлдэл хийх. Төгс байх алавгүй, хурц ухаантай, нарийн тооцоотой байх ч алавгүй. Зүгээр л төгс биш ч гэсэн хийж буй жижигхэн алхмууд чинь таныг удаанаарч болтугай урагшлуулдаг байх нь л чухал юм. Хэрвээ та одоо өөрийгөө гацчихсан, дотроо ганцаардсан, бусдаас тусгаарлагдсан гэж мэдэрч байгаа бол энэ бол эхлэх цэг юм. Өөртөө зохиосон тэр төгс дүрийг тавьж явбал бусдад сэтгэгдэл төрүүлэх гэж хичээх хэрэггүй. Харин жинхэнэ өөрийгөө харуулах гэж оролд. Учир нь ямар ч өрөөнд багтахын тулд заавал хамгийн ухаантай байх шаардлагагүй юм. Зүгээр л хэцүү бөгөөд тухгүй, танил биш байсан ч хамаагүй оролцох шийдвэрийг гаргаж чаддаг байхад л хангалттай. Хэрвээ та ингэж өөрийгөө бүгдээс дээгүүр байлгах гэж зуралтгаа болж хүмүүсийн амьдарч буй тэр ертөнцид алхан орж ирч чадвал удаан хугацаанд мэдрээгүй тэр дотн харилцаа холбоог үсгэж өөрийгөө дахин хөгжүүлж ирээдүгээ өөрчилж чадна. Тэгэхээр та нэг бодоод үзээрэй. Би хамгийн сайн нь хамгийн шилдэг нь байх ёстой гэсэн үзэлдээ баригдаж шилдэг байж чадахгүй бол өөрийгөө ханны цаанд төгчиж ганцаарддаг байхын дээрөө эсвэл өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч заавал шилдэг нь байх албагүй явандаа хөгжиж болно гэдгээ ухамсарлаж тухгүй байсан ч бусадтай нийцэж өөрийгөө цааш хөгжүүлж хуурамч дүрээсээ гарч шин биегээ бүтээсэн нь дээрөө гэдгийг бодоод үзээрэй. Хэрвээ өнөөдрийн сэдв танд таалагдаж нэгийг бодогдуулж байгаа бол бидний зорилго тэр. Өөрийн бодлоо сэтгэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.